За хоёрдугаар хичээл. Хоёрдугаар хичээл бол үгүй махын шорлог. За үгүй махын шорлогоор бид нэр 2 кг үхрийн гуйны цул мах бэлдээ гэж байна. За та бүхэн бас үхрийн гуйны 2 кг мах бэлдээд бид хоёртой хамт дагаа хийгээрэй. За махаарай. За үхрийн гуйны цул мах. За махаа сайхан жижиглээд шоо дөрвөлж хичгэнд бол бэлтгэх нь байна. За үхрийн ямар махаар шууд хийвэл зүгээр вэ? За ер нь л сайхан цул хааны хэсэг, сэрний хэсэг, хэсгээс өөрөө түүгээд нуруунаас ч авч болно. Тэр нь махч авч болно. Энэ хамгийн нэгдүгээр тэр нь хоёрдугаарт гэсэн зэрэглэсэн юм байна уу? Мэдээж гол мах. Нэгдүгээрт. Тий. За хоёрдугаарт гуйны цул. хоёрдугаарт гуйны цул. Тий. Гуравдугаарт сэр хүзүүний мах гэсэн. Дөрөвдүгээрт хүзүүний мах. За та бүхэн өөрт байгаа үхрийн махаа ингэж ашиглах нь байна. За харж байна уу? Шорлогны хэмжээ бол ийм 3 санжийн хэмжээтэй куб байвал зүгээр байдаг. 3 санжийн хэлбэртэй куб. За ингэ махаа бэлтнэ. За энэ бэлдсэн мах хальстай байгааг анзаарч байгаа бах. Баярхуу багшаа энэ хальстай байх нь шорлогонд ер нь зүгээр үү? Өөрөө тэгээд ерөнхийдөө хамтлагаанд би тэгээд айхтар нэг хальсмаас ялгасангүй. Ягаад тэгэхээр та нар бас анхан сурагчид энийг маш их харж байгаа учраас нэг махнаас ингээ бас хийж болдгийм байна. Тэгээ болсоосоо хойно бас их гой зөөлхөн бас болгож болдгийм байна гэдгийг харагдуулахын тулд би айхтар тийм ялгалт хийсэн бүү. Тэгэхээр та нар гэр бүлийн хэрэгцээнд хийж байгаа бол мэдээж хэрэг бас өөрснөө хамгийн сайхан нас нь ав. Энэ баг зэргийн нэг ийм хальс бол ерөнхийдөө шарах явцтай зөөлрөл мэдэгдэхгүй тэгээд бас гой болгож болно. Тэрийг л харуулах гэсэн. За миний хувьд бол сонирхогч. Тэгэхээр сонирхогч талаа буюу анхан шатны хүний төлөөлөж асуулт асууж явна. Баярхуу багш бол мэрэгжлийн хүн, махны технологийн хүн. Тэгэхээр мэрэгжлийн талаас нь хариулаа явнаа. За би бол анхан шатны хүн учраас үхрийн махнууд бол хамгийн хэцүү байдаг шорлог хийхэд. За тэгээд махыг ангилах гэж хайснаас нь салгах гэж маш их ангилын ялгалт хийж жоохон одоо шорлогны мах гаргадаг байсан бол за баярхуу багш бол ингэж ангилын ялгалт хийхгүйгээр шууд байгаагаар нь ингэж шодруулж мөнгө хийчихлээ. Үхрийн махны шорлогны амтлагаа за нэгдүгээр орцонд бол ийм хэмжээний та харуулаач юу вэ? За 3 зүсэм ананаас ананаас бэлдсэн байна. 2 кг маханд нэг юм одоо хөндлөн зүсэлтэй ананаас за нэг 70-аас 100 г орчим ананаас юм шиг байна. За киви жимс мах нь байна. Киви бол ихэд махыг маш сайн зөөлдөг. Хийж болохгүй. Хийвэл бас хит их удаан кивитэй соусна бас махаа барьж болдоггүй. Мах бол үрж бурдаж унах аюултай. За ингээд хитэн киви ихэ. За нэг киви хийчээ. Энэ багавтар киви байна. За 2 кг маханд 1 ширхэг киви хийх нь. Голын энийг хатуу модчих гол байгаа. Энийг авчих. Голын арилгаж аваад хийх нь шүү. Сонгон хэдэн ширхэг хийх. Сонгоныг ерөөсөө би энэ хоёрыг. За 2 сонгон хийх. Жижиг сонгоноо бэлэн дэртэхгүй. Маш сонгоноо ер нь ширхэгтэй хэрчээд махандаа базаад өгч. Зөв. Сонгоныг бэлэн дэртэхээр махны гадаргууд дээр нэг тийм төглөгдөлт, хайрагдалт нэг хар өнгөх гээд байдаг. Бэлэн дэртсэн сонгонтой мах шахаар. За түрүүний бэлдсэн харуулаач. Түрүүний бэлдсэн 1 ширхэг киви, 1 зүсэм ананаас 2-ыг ингээ блендерт хийчлээ. За нэмээд 200 орчим грамм. За бид нар одоо энэ сайхан ангаад ирсэн хэрэг нөхцөл зүгээр байгаа энэ шингэн зүйлсээ үйлдвэрээ сайхан ундаагаар тэрэлж ундаа 200 г-ыг түрүүн бэлдсэн жимсэн дээрээ хийчих нь. За шорлогны ингээ соусоо бэлтчихье. Энэ ингээ бэлтэж байна. За энэ хугацаанд
Том сонгон бол нэг ширхэг, жижиг бол энэ хоёр ширхэг сонгон бичиж мэднэ. За бэлэн дээр янз янзын соус болчихжээ. Хоёр гил махан дээр хийлээ. Түүний бичиж бүтсэн махан дээр хийгээд саяын хийсэн сонгоны хийчлээ. За одоо ингээд хар перц. хитэн халбаг. Перц маань өөрөө өөрсдийнхөө амтлагаагаар л тааруулна л да. За Ер нь манай маханд бол нэг хар перц их айтайхан цогтөг, их дуртай. за. Хоёр жижиг халбаг хийчлээ. Грамаар бол нэг 7-оос 10 грамм хар перц хийчлээ. За ингээд сайхан базаад өгнө. Жиг сайхан тарахын тулд сайхан базж өгөөд. За Энэ ингээд шингэнийг мах өөрөө гүндээ хүртэл энэ шингэнээ өөрөө уугаад за энэ бол нэг 2 цаг амраахад болно. Кивитэй амтлаг бол 2 цагаас илүү амрааж болохгүй. Гэх юм бол хэд их нэлээд шорондоо шиг мотох болох хэмжээний тийм нэгцэг юм. Тэгэхээр энэ бол нэг 2 цагийн дараа шарах бэлэн боллоо. за анхаарах нь байна манайхаа. Үгүй мах даршлахтаа шорлон бэлтгэхдээ дарж амтлахтаа киви хийсэн л бол 2-оос дээш цаг дарж амрааж болохгүй байх нь шүү дээ. Тааж болохгүй. За киви бол маш хурдан зөөлдөг. Тэгэхээр 2-оос дээш байвал мах нь өөрөө моторч унах аюултай. Таны авсан мах, гэртээ авсан мах чинь бас нэг сонголт сайтай. Үнэхээр бас сайхан хавтгай бэлчээрийн шүтлэн үхрийн сайхан зөөлхөн мах бол та киви хэрэггүй. Зөвхөн ананас жимсний энэ хүчлэг байдлаар махыг зөөлж байгаа. Ананас, алим, банан тий жимсний тэр нэг гоё амтыг л өөрийнх нь тэр чанараар нь л маханд жоохон зөөлрүүлж байгаа юм. Үхрийн амтсан мах маань одоо сайхан амраад өөртөө ихтэй шүүслэгээ уугаад За сайхан бэлэн боллоо. за үхрийнхээ махыг шорлоо. Сайхан зөөлөгчээ хатах гэд мэдрэгдэж байна. За шорлогооны талаар өмнөх гахаа махны шордлогын бичлэгтээ сайн ярьсан. Тэр бичлэгийг дахин үзээрэй. Энэ махны дүүргэлт энэ махыг хооронд нь их айхтар ингэж овоолж шахахгүй сайхан хүргээд нийлүүлээд даралт өгөхгүйгээр ингэж бүгдийг шорлож хатгана. Өмнөх бичлэгэн дээр маш дэлгэрэнгүй сайн ярьсан байгаа шүү. Шорлсон мах чинь одоо ингээд эргүүлэхэд илүү дутуу унтсан юм байхгүй хооронд нь ингээ сайхан хүргээд их даралт өгөхгүйгээр ингээ шорлчихно ерөөсөө. Одоо би нэг өөхтөө мах шорлож үзлээ. Энэ махыг өөхтөө хэсгээр нь ингээд нефт ингээ шорлно. Ингээ хайшин ч эргүүлсэн мах өөх жигж шарагдах хэмжээний ингээ шорлно. За одоо энэ нөгөө би хүмүүс үхрийн махаар шорлог гэхээ энэ хальс мэсийг их айхтар ялгаад ингээд байдаг. Энэ би нөгөө жимсний хүчээр амталсан учраас яг тэр чигээр нь их гоё зөөлөн шүүслэх шорлог хийж үзүүлээд ингээд махаа айхтар ялгалгүйгээр шууд яатсан. Энэ дотор амталсан сонгоно бол энэ рүү гаргаад хэрэггүй. Тэр дөрвөн сонгоны амт маханд ч өөр хангалттай орцсон байна. За энэ дээр нэг чухал юм ярихад зарим шорлог хийхдээ за ногоо мах гэж явдаг. Жишээ нь одоо хулуу ч юм уу эсвэл улаан лойл ч юм ашиглаад байдаг шорлогондоо. Тэгэхээр тэгж алгадуулсан дээр ер нь маш тохиромжгүй. Мах ногоо хоёрын болох хугацаа өөр. Тэгээд мах чин болоогүй байтал ногоо чин түлхэгдэх гэдэг. Тэгэхээр зэрэг та нар тусад нь нэг шорон дээр ойролцоо хугацаанд болох хулуу, сонгон, алимч байж болно. Тэднийг шорон дээр шорлцоод болохоор нь гаргаад шорлогоо гаргаж ирээд тэгээд идэж болно. Дураараа хольж идэж болно. Махан дотор ногоо янз бүрийн дээр амтд чигжүү мэнжүү янз бүрийн юм их жоохон тохиромжгүй байдаг. Болох хугацааны хувьд энэ хоёр ч өөр төрлийн юмуд болохоор зэрэг. За шорлог бол дунджаар 35 минутанд болдог. Ногоо бол дунджаар 15-аас 20 минутын дотор болчихж байгаа.
Тэгэхээр нэг хугацаанд болдгүй юмыг нэг шорон дээр шорлоод гал дээр бариад байх нь нэг бол махан түгийн нэг бол нөгөө нь түлэгдэх ийм эрсдэлтэй байх. Тэгэхээр бити хольж ингэж аргалуулж шорлж байгаарэ. Тусад нь шорлж өгөх зүгээр. За. Бүхний шорлог маань. За. Хүргэлт маань жигэж сайхан. Яа, тэнцүүхэн тараагаал. Ингээл одоо дунджаар 35 минут. Бүхний шорлог гахааг бодох юм бол нэг 5 минут илүү шарагдчих болно. Ойролцоогоор 300 г тань да. За 40 орчим минут шаарлаа. Бүхний шорлог маань сайхан болжээ. За ингээд та бүхэн дагаж хийгээрэй. Амжилт хүсье. Асуух юм байвал комент үлдээгээрэй. Махан дуртай мангас группт бас ороод ирээрэй. Ийм төрлийн контентууд хийгээд байвал та бүхэнд бас хэрэгтэй байна уу сэтлээ бичээрэй. Баярлалаа баяртай. Бүлэхэн хүлээж байгаа.